миний багцааны бол нэг 50-60 сая төгрөгийн өртөгтэй. Тэгээд би ичиж айлын байшинд түрээслээд хийжсэн тий. Энэ хүнийхээ бас гомдлыг бас барагдуулах ёстой тий. Тэгэхээр оны өмнөхөн бас яг та бүхний бэлтгэл сургалт хийдэг байсан. Энэ бүхийн дивжэн тий. Одоо бас чадчихсан гэдэг ийм мэдээллийг бид хүн сонсоод Улаанбаатар хотоос бас зориод хүрээд ирлээ. Тэгэхээр яг бүхийн дивжэн гэх боловч айлын байшин та бүгд одоо бэлтгэл сургалт хийдэг байсан байж таарах нь шүү дээ тий. Тэгээ одоо ер нь бас нөхцөл байдал ер нь ямар байдалтай бас бэлтгэл сургалтаа үргэлжлүүлээд явж байна. Бид нар болохоор Сэлэнг аймаг Мандалцам Тонгол тасганд одоо ингээд захирчийн албан ингээд машин гараж шийдэх подвол өгдөн шүү дээ. Подволдоор бэлтгэл сургалтаа хийдэг гэсэн. Тэгээд нэг подвол ямар л хэлбэртэй авах вэ тий. Ингээл ими тэмээ бохир заваанаас болоод бид нар ингээд ус мус орхоос ахуулаас ус алтгаас ахуулаа их юм байдаг байхгүй юу? Дивжигээ норгон янз бүрийн болон зөөн барина гээл тэгэл би энэ айлынхаа хичтэй ингээд ярилцаад ингээд хүүхдүүдээс ингээд гуйгаад хүүхдүүдтэй нийлж гуйгаад ингээд гурилын үйлдвэр орох гэж явахт нь би одоо ингээд хичээ хүүхдүүдийн минь ингээд авраачаа ингээд хүүхдүүд төвцөө уралдаантай болчиход байна гэд ингээд энэ хичийнхаа байшинг түрээслээд бэлтгэл сургалтаа хийж эхэлсэн юм байна. Дивжээ шатаад хүн надад нутгийн ах хэлээ. Дивжээ чинь шатаад байна гэхэд би одоо газ гэрээсээ зүгээр ингээл пас гээл манс гээл явчихдаг юм билээ. Хүн чинь амар юм билээ. Тэгэд энэ дивжэн дээрээ бид нар чинь дэлхийн аврагтай, Азийн аврагтай, улсын аврагтай, олон улсын аврагуудтай, үндэсний бүхийн аврагуудтай, тэгэл сумын авраг гээл ингээл өчнөө олон амжилт гаргасан авраг, дэлхийн төв дэлхийн аврагууд төрсэн энэ дивжээ маань ингээл нэгэн хормын дотор ингээл үнс бол хөрөхөд бол амар юм байлээ. Тэгэл хүүхдүүд энэ тэндээс өглөө 10 цагаас бэлтгэл ордог. Бага насны хүүхдүүд бэлтгэлдээ энэ тэндээ болон тохооноос хараал, нуугдаж хараал тий. Ингээл янз бүр эцэг эхчүүд нэг групптэй тавиал. За ингээ манайхаа хүүхдүүд ингээл багш нь сайн байсан гэсэн өчигдрийн бэлтгэл дээр сайн байсан болохоор өнөөдөр амар гэж хэлээрэй гээл тэгэд хүүхдүүд итгэхгүй ирэх жишээ нэ тий. Тиймэрхүү юм болцсон дөл гэсэн. 72 ширхэг татами жуудагийн үндсэн дивжээ гэсэн үг байхгүй бид нар татами гэдэг татами. Тэгээ би нөгөө хүүхдүүд шинэ хүүхдүүд ороод ирэхээр хүүхдүүд нөгөө багш нараас гуйгаад нэг дивжээ юу байгаад авцсан байсан. Нөгөө кимоно хүүхдүүдийн өмсгөл жуудагийн өмсгөл авцсан байсан байхгүй юу? Зээлээр авцсан байсан. Тэгээ хүүхдүүдтэй тэрийг авцсан. Тэгээд нэг кимон дивжээ за самбын дээдлийн шар хулдаас тэгэл хүүхдүүдийн нөгөө бэлтгэл сургалт хийдэг эзэн тэгэл тоног төхөөрөмж өсөж хараадаг тоног төхөөрөмж янз бүрийн тиймэрхүү юмнууд энэ байшин савтгаа бүгд л шатсан байгаа даа. Энийг авч үлдэж чадаагүй нэг ширхэг ч юм уу авч үлдэж чадаагүй бүгд л шатсан байгаа. Багцаалд бол хэдийн хэмжээний мөртөгтэй одоо тоног төхөөрөмж хэрэгсэл. За одоо яг ингээд нэг сайн ингээд багцаалдаа дэлхийд дивжээ өмсгөл тоног төхөөрөмж татами байшин сав гээл нэг миний багцааны бол нэг 50-60 сая төгрөгийн өртөгтэй. Тэгээд би ичиж айлын байшинд түрээслээд хийжсэн тий. Энэ хүнийхээ бас гомдлыг бас барагдуулах ёстой тий. Би чинь тийм хаяа айлболохоор бас тэр тал дээр бас анхаарахгүй бас болохгүй гэсэн бас үндсэн дээрээс нэг 50-60 сэдвэл тэр явцааны л. Манай хүүхдүүдийн амжилт болохоор бид нэр богино хугацаанд маш их амжилт гаргасан л та. Би тэрэн дээр амар их хүүхдүүдээрээ бахархтыг. Манай одоо Отгонгийн ялалт гээл шамын одоо Азийн аврах шалрал хавсаа бүхийн барилдаанаар Якут улсад очиж зохион байгуулагдсан. Якут улсад очиод алтан медаль авчиж ирээд тэр нь бүр бэлэгшээлтэй бүр Монгол улсын хамгийн анхны өсвөрийн Азийн авраг болоод тэгээд Солонгос улс Чанжу Кап гээл тэмцээнд оролцож 2 өвчмөн амжилттай оролцоод ирсэн. Тэгэл өөр Монгол өөртөө засах орны тэгэл олон улсын тэмцээнд алтан медаль, мөнгөн медаль, хүрэл медаль, Монгол улсын жуудаа бүхийн аврах шалралт тэмцээнээс алтан мөнгө хүрэл медаль, нар мандах олон улсын тэмцээнээс хүртэл ингээл алтан мөнгө хүрэл медаль аваад аймгийн аврах шалралт тэмцээн, төвийн бүсийн аврах шалралт тэмцээнээс гээд маш олон амжилтуудыг манай хүүхэд жоохон ормын дотор гаргасан юм байна. Би тэрнгийн маш их бахархтай хүүхдүүдээ.